За сайн явж ирсэн үү? Эмчнэрийн одоо эмчнэрийн Баярлалаа. баярлалаа гэж явах юм байна. Ажил тавтай юу? Тавлаг. Ажиллаа хийгээл. Өнөөдөр эмчний баяргаад начаад толсонгоо гайгүй байна. Тэгээд явж байна. Хаан төлөвлөгөө гайгүй байна. Оо заарга. За, миний нэзээ өөрөө энэ үү? Энэ өөрөө гээд саяхан тохижуулаа шинээр хийж байгаа юм уу? Одоо ямар тарилга итгэж байгаа юм бэ? Одоо өвдөгний шингэнэ. Оо за. За тэгээд дишээгээ хөвцчих. Одоорлол өвдгөндөө имчилгээ хийсэн. Энэ маань курс имчилгээ маань нийтдээ 5-7 хоног байдаг байхгүй юу? Тэгээ өнөөдөр хамгийн сүүлийнх нь хоног дээр явж байгаа юм. Тий. Тэгээд өвдгөний үеүүд ерөөсөө өвдгөл гайгүй болсон. Шөнө унтахгүй өвддөг байсан. Тэр өөр намдаад одоо ингээд явхад би сая 11-р байшингаас энэ хүртэл алхаад ирлээ. Оо тэгсэн чинь өвдсөнгөө ганцхан энэ юу шатаар дээшээ гарахад гайгүй мөртлөө буухад өвдөж жоохон ч юу. Ямар гоё юм бэ те? Харин оо бай тэгээд энээс гадна ингээд нуруу өвдөг байснаа болоод энэ хүзүүнээсээ болоод энэ ийм юутэй байсан бэ? Гарын ингээд мэдрэлийн өрөвсөлтэй. Гараа яг ингэж бариад явдаг урамжуулж чадахгүй. Ингээд юмд өрхөөр айгүй өвддөг. Тэгэхээр тэр маань бүр болоод зүгээр одоо нэг бадайлтай байна. Оо за. Тий. Үнэхээр гайгүй болж байна уу? Одоо би хамгийн сүүлчийнх нь өвгний шингэнэ хэлсэн. Өвчин амдах тариа 2 гээд 3 дахь хийхдээ бүр эрс өөр болчихсон. Тэгээд энэ үеийн шингэн төрөө хийлгээд одоо хэд 4-5 хоног хийж байгаа. Тэгсэн чинь гайгүй. Би сая бүр зориуд өчигдөр би 2500 алхам хийсэн. Зүгээр юм лээ. Өнөөдөр би тэндээс энэ хүртэл бас 2000 гаруй алхам хийгээд ирж байгаа байхгүй юу? Тий. Ингээд өвдөгний дасгал хийхэд яач. Энэ ингээд үний шингэн байгаа Японд үйлдвэрлэгдсэн ариун нөхцөлд ингээ хадгалаатай ирдэг. Энийг л ашиглаж байгаа бидний хувьд. Энд миний найз юу ямар имчилгээ хийгээд байна? Одоо юунууд өвчин намдаах тариа үений архаг өвдөлтүүдийг л намдаах хийж байгаа. Тэгээ ихэвчлэн манайх чинь архаг өвдөлтүүд бол өвдөгний үений өвдөлт, нурууны өвдөлт, хүзүүний өвдөлт гээд гар мөрний өвдөлтүүд илүү элбэг байдаг юм л та. Тэгээ тэрэнд зориулаад ингээл имчилгээ хийгдээд явж байгаа. За хэвчих та. Миний найз одоо энэ имчилж байгаа имчилгээ нь ерөнхийдөө өвчин намдаах талдаа. Өрөвслийн эсрэг өвчин намдаах энэ чинь нөгөө удаан хугацаанд явснаасаа болоод өвдгөн төр өрөвсөлтэй болсон байгаа. Тэрийг нь ингээд өрөвслийг нь намдаагаад өрөвслэн намдангуу тавьцсангуу өвчин намд нь хүний маань хөдөлгөөний чадвар сайжирна. Тэгээд байнга өвдөөд энэ чинь байнга өвдөлттэй хүн чинь өвдөөсөө хөдөлж чадахгүй дотор муу хайрн нөгөө одоо тэгэл уцаарлна тийм ээ. Тийм шүү дээ. Тиймэрхүү юмносоо шалтгаалаад ер нь л удаан хугацааны өвдөлт маань өөрөө сэтгцийн өөрчлөлтөнд хүртэл оруулах хэрэгтэй. Тийм учраас юу н өвчнгийн намдаагаад өгчнө. Хүн чинь нэг шүн сайхан нойртой хамчхад тийм ээ. Их гоё болдгоо штэ. Тэгээ байнгын өвдөлттэй байгаад байж өвдөөсөө болохгүй тийм учраас. Гэхдээ бид нэр яг заалтаар хийгээд явна л та. Одоо би шүндээ штэ. Ном 6 цаг амжилттай байна. Цаашаа байна. 3 цагаар бидээ сэрдэг байхгүй. Тийхээ болчихсон. Айгуусаа. Тэгээ 6 цаг гаруй унтчихтай зэрэг өөрөө амарцсан. Ясаа гоё одоо төвсөж байгаа. Өмнө нь сайн унтаж чадахгүй байгаа гэсэн юм. Энэ чинь өвддөгий. За. Шүн өвдөд ингээд хөдлөөд хөдлөх гэдэг. Яа, актер өвддөг байхгүй юу? Тэгээд сэрчин. Тэгээ нөх бохиход тэдийлэхэд өвдөг чинь. Тэгээ шүмчин тэр настай хүн чинь нөгөө нойрын сэргээл унтаж ядаад ингээл. Одоо тэгэхгүй би 11 өнгөрөөгөө унтаал 6 өнгөрөөгөө сэрдэг болчиход. Энэ одоо энэ имчилгээнд ингээд орлоо гэхэд
Тэр удаан одоо энэ өвчин намдах юм юмуд нь удаан үргэлжлэхгүй юм. За ер нь бол нөгөө хүнийхээ өвдөгний энэ нөгөө өөрчлөлтний байдлаас их шалтгаална. За нөгөө өвдөгний өөрчлөлт артрозын өөрчлөлт чинь 4 зэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэнгүүт 2-3 дахь зэргийнх бол ердөөсөө нэг жил зарим нь бол 2 жилч болно. За 4 мөрөвдүгээр зэрэг рүүгээ ороод ирэхээр тэгж удаан байхгүй. Жил дунджаар жилэл гэж үүдэг. За энэ хөдөлгөөрэй та. Миний өвдөг 3 дугаар үеинд орсон гэсэн. За. Эмч тэгсэн. Тэгээд та юу ч гэсэн өвчин намдаа нэмчлэгээ хийлэг гэдэг. Нөгөө үе мөчтний банд эмч тэгсэн баг. Тэгээд би орсон. Манай анги охин байхгүй юм. Тэр анги охин дээр анги хүү байхгүй. Тэр эмч болсон юм шиг байна юм. Танаас шалгалт аваад байна шүү дээ. Ер нь ямар шиг юм чи вэ? Би нөгөө ажлын сонирхол гэж хэлэхгүй юу? Анги гэдэг нь шүү дээ. За. Насан туршдаа анги сурагчдээ гэдэг. Айгуу сайхан. Би өөрөө багш юм л дээ. За. Агийнхаа хүмүүсийг би тэгжил хүмүүжил. Монголч хэлэн. Гижээ. За. Би 10 төгссөн ангийнхантайгаа 60 жил удаад уулзсан чи ямар гоё байсан гэж болж байна. За. Бүгдээрээ 80 хүрч байгаа усуд уулзж байгаа юм чи. За. Тэгээд уулзахаар яг хөөе чи тэр яг багийнхаа байдлаар байдгийг байлгүй. Айгуу гоё. Одоо та нар яг манай энэ өөртөө чи жоо хуйлах гэдэг охин байсан. Юм додод уйлчдаг оо. Юм додод жоох юм болоод бас уйлна. Тэгээд одоо хэр сайн эмч болсныг сайн мэдгээл одоо ирж байгаа юм. Бардаа цуснаас айдаг байсан гэж байгаа ш. Тэгээд нэмэлт бол уйлчдаг. Одоо тэгсэн чи юун цуснаас айхтаа мөнтэй л. одоо энэ найз дага ашаар айгуу цаахан. Зүгээр л гаттай. За. За би танд юунууд дасгал дааж өгсөн те. Тэр дасгалаа сайн хийгээрэй. Тэгээд хитрхи их ачаал давж болохгүй шүү хэд хоногтой. За дээрэс нь шатаар өгсөж болохгүй, өгсөөр замд хамаагүй явж болохгүй. Тэгээд элэгдэх хөдөлгөөнтэй яг өвдгөө ингэж хөдлөгдөг ийм хөдөлгөөн хийдэг ийм дасгалаа бол баг хийгээрэй заа. За тэгээд шулуун замдаа яваад байж өгөл болно. За жингээ нэмж болохгүй шүү гэчээ. Одоо та яг ийм жинтэй байгаа энэ чигээрээ явахгүй жин нэмэгдээд байх тусам танд өвдөгний чинь ачаал нэмэгдэнэ. Тэгэхээр болж өгвөл жингээ сайн бариад ингээд байгаарай заа яа. Тий. Хэрвээ тэгээ шаардлагатай бол буцаад над руу холбоо өрөөд ирж үзүүлээ шүү да. За би ч одоо 79-тэй дээ шүү дээ. 83-аас өөр нь хасаад байгаа маа. Тий. Болж байна. За нэг иймэрхүү л ажилтай. За энэ ямар эмчилгээ хийж байгаа гэсэн үг. Чиний ер нь үндсэн одоо хийж байгаа ажил чинь юу хийж байгаа юм? Би чамаа нөгөө сэхэний Тий би ч одоо нөгөө эрчимд мэдээлжүүлэг эрчим тэмцэлгээ гэж явуулдаг шүү дээ. За тэгэхээр эрчим тэмцэлгэн дээрээ хүнд өвчтнүүд дээрээ жижигтэй хоног гэхдээ өдрийн цагаар үлдэхгүй байгаа л да. За тэгээ өдрийн цагаар бол хагалгаанд орно, төрхийн, гэмтлийн, яралтай, төрхийн гэдэг нөгөө тий гэмтлийн. Тэгээ тэд нартай ороод тэгээд өдийн хойндоо бол яг энэ өвдөл намдаалтын кабинет гэж саяхнаас нэгдээд гэж явж байгаа юм. Энд нь олонгууд одоо нөгөө архаг өвдөлтүүдийг намдаадаг. Гэхдээ бид нөгөө ганцаараа тэгээд дөнгөж эхэлж байгаа учраас бүх өвдөлт нь бас хүч үйлчилж чадахгүй, амжихгүй юм байдалтай. Тэгээ ихэвчлэн одоо энэ өвдөгний артрозоос шалтгаантай өвдөлт тийм яг хагалгаанд орох заалтанд хүрээгүй юм уу эсвэл хагалгаанд орох заалтанд орчихсон ч гэсэндээ санхүүгийн байдлаас ч юм уу эсвэл өөрөө айгаа ч юм уу хагалгаанд орохыг зөвшөөрөх байгаа тийм хүмүүст аваачаад би өвдөлтийг намдааж өгч байгаа байхгүй юу. Гэхдээ гол нь одоо өвслийн эсрэг өвчин намдаах тариа хийнгүү тэнцэн байгаа нөгөө хаван хавтан харьцангуй буураад өвдөлт нь намдна. Дээрээс нь одоо гол нь энэ нөгөө үений доторх мөгөөрс маань илэгдснээс шалтгаалаад өвдөлтүүд өгöd байгаа. Тэднэрт нь гиалуроны хүчлийн эмчилгээ хийж өгөнгүүт харьцангуй нөгөө тослогоо болж өгөөд үеинтэй тослогоо болж өгөнгүүд харьцан нөгөө ингээд шүргэлцээд өгдөөд байгаа юм харьцангуй буураад ийм имчилгээ хийж өгч байгаа саяхнаас юу нь энэ ч нэвтүүлж байгаа. Гэхдээ оны өмнөөс юм бол эхэлсэн л дээ. Одоо миний хийж байгаа тохиолдол бол 20 гарч чаад явж байгаа. Ер нь бол нэг 90% өвдөл намдаа сайн өвдөлттэй байгаа. За нэг 20 хүнээс нэг нь л яг өвдөлт сайн намдсангүй буцаад нэг хэд хоноод өвдчлөө гэдэг юм өгүүлэмж тавьсан болохоос хүмүүс маань айгүй сайн өвдөлт нь бол намдаад ингээ явж байгаа. Таягтай явсан хүмүүс маань таяа хаяад ийм хөө өвдөн бас гарсан байгаа.
За хоёрдугаар талгууд нөгөө нурууны мэдрэлийн язаар дагаад ингээд удаан сонгууд хөдрөө өгдөөд бадараад хөлөө тоглоод энэ тий тийм маань одоо ингээд нурууны энэ дискний ерхий гэдэг юмнаас их шалтгаалдаг. Хүндээ одоо энэ нуруу биш үү? Энэ дээр янгууд ачаал давснаасаа шалтгаалаад ингээд авшаагаа диск маань ингээд ирдэг байхгүй юу? За энэнээс шалтгаалаад энэ мэдрэлийн гарах язгааруудаа шүргээд энэ ч хаван хавдар үүснээсээ шалтгаалаад хөлрүүгээ нуруугаа ингээд өвдөх юмнууд гарна. Дээрээс нь энэ нурууны жижиг үеинүүд байна. Энэ чинь хөдөлгөөний нурууны хөдөлгөөний хангаж яадаг ийм үеуд байхгүй. Эдгээр маань өрөвчснээс шалтгаалаад ийм үүдэлтэй байдаг. Тэгэнгүүт эрентгээ нөгөө CRM гэдэг эрентгээ аппараттай хяналттай. Тэгээ ариун нөхцөлд хагалгааны үгэнд оруулжгаад эднэр зүүн ингээд тариа хийгээд өгдөг байхгүй. Яг харж чад энэ хавьд. Тэгэнгүүт бүтэн биеэр чинь биш хэсэгхэн газар нөлөөлөд яг өрөвсөл үүсээд байгаа тэр газар өрөвслөөсөө тариа хийгээд өнгөт энэ чинь байгаа хаван хавдар нь буураад тэгэнгүүтээ ингээд амжиж өгдөөд байгаа. Энэ чинь ингээд хавгнангууд энийгээ дараад байгаа шүү дээ. Тэр маань харьцангуй багасаад өвдөлт нь намдаж өгдөг байхгүй юу. Тэгэхдээ би бол дандаа өвдөлт арилна гэж ярихгүй өвдөлт намдна. За ер нь бол нурууны тариа маань өвдөлт намдах бол нэг яг тэндээ 50-аас 60-70% та өвдөлт бол намддаг. Тий. Тус болж байгаа. Бүр хөдөлж чадахгүй ингээд гаццсан тэр ирсэн хүмүүс ирээд хийлгээд 2 хоногоос энэ өвдөлт нь аягүй сайхан намдаад тэрнээс бүр арилаад одоо байна гэж байхгүй. Яагаад тэгэхээр нэгэнт ингээд дискний ерхий үүсчихсэн ачаалттай шалтгаалаад энэ ингээд яваад л байгаа юм чинь шууд ганцхан тариа хийгээд энэний ерхий удаа арилчих чагаад биш байхгүй. Тийм учраас бол өвдөлт бол 100% арилаад энэс цаашаа өвдөхгүй гэж бол ямар нэг юм имчилгээ бол бас биш. Тэгтээ өвдөлтийн намдаад гэж байгаа. Ер нь бол би ч нөгөө 2 дугаар эмнэлэг дээр сая сураад ирж байгаа байхгүй юу? Монголын аваад ингэ төвшин гэдэг юм чинь юунд удирдлаганд зөв бүсийн ажиллагааны эмчилгээний төвүүдээс анх удаа Монголдо анх удаа ингээд юу хийж байгаа байхгүй ийм сургалт явагдаа өвдөл намдаалтын сургалт явагдаад тэдний хамгийн анхны төгсөлт нь болоод одоо орхиных ховдих манайх баян хонгорих тэгээд геронтологийн төвийнх гэдэг 5 эмчилгээний төгссөн тэрэнд нь ингээд төгсөө цаа ирж байгаа. Хотод одоо энэ үйлчлэгээ үзүүлдэг байсныг эндээ бас нэгдсэн эмнэлэг маань бас хийдэг болж байгаа нь бас тодорхой хэмжээгээр бас зардал мөнгө хэмжээ болж байгаа юм тий. Нөгөө эн чинь нөгөө шууд ганцхан хийдэг гэдэг биш байхгүй юу? Нэг удаадаа хийхдээ нөгөө өрсөлдөөсөө шалтгаалаад 3-5 7 хоногийн ингээд эмчилгээ шаардлагатай болно. Тэгэнгүүт нөгөө хотод очиод хүмүүс маань удаан хугацаанд зардал мөнгө өнтер гэдээ явчихна. Яг хөө энэ маань өөрөө эрүүл мэндийн даатгалын санхаас санхүүждэггүй нэмэлт тасламж үйлчилгээ учраас нөгөө төлбөртэй. Гэхдээ хотын улсын эмнэлэгтээ төлбөр нийжлэхэн. Хувийн эмнэлгүүдээс бол хямдхан. Тийм байгаа байхгүй юу? Тийм учраас бол хотод очиод зарлага гаргаад тэнцээ ингээд яваад байжснаа тэнцэнэ ирээд хөдөөнийхөө энэ төр одоо сумдаас ирдэг надруу. Тэнгүүтээ нэг ирэнгүүтээ тариагаа хэлчихээд 7 хоногт нэг л удаа хийх учраас ирээд тариагаа хэлчихээд яваад төв. Тийчээ 6 хоногоос сайхан мал дээрээ байжгаад буцаад 7 хоног дээрээ ирээд ингээд тариагаа хэлчихээд ингээд яваад байдаг байхгүй юу? Орон нутгтаа болохоор бас их амар тийм. Тэгээд энэ ч очиод байр сав тэгээд унаа унш гэл 7 хоног болгон хотод чадахгүй шүү дээ юм чинь. Тэгээд нөгөө байн найз нь энэ чинээ сууж чаддгүй учраас энэ дээрээ бүр ингээ уцлаа тавьчихсан. Тэгээд хүмүүс маань энэ чинь эренгүүтээ уцтаад энэ чинь тэр дээр цаг авсан одоо ингээ үзүүлэх гэсэн ингээд ингээ ярьдаг. Цаг аваагүй хүмүүс маань ч гэсэн энэгээрээ ярьж чад холбогдоод байдаг байхгүй. Тэс нөгөө хаалгаанд ороод алга болчихдаг энэ чинээ байн сууж чадахгүй учраас. Ер нь хаалгаанд аягүй их орно шүү дээ. Тий, ер нь бол тэгээд эмч жоохон цөөхөнтэй учраас тэгээд заримдаа бол өөдөө бууж ирж амжихгүй, заримдаа бол харьцангуй гайгүй бууж ирээд явдаг. Энэ дээр одоо энэ хоёр даачтай өнгөс даачиг энүүгээрээ нөгөө үеийнхээ яхонуудыг хараа явцдаг. Тэгээ үендээ шингэн хулсан байвал энэ дээр нь харж байгаа сайхан үеийнхээ нөгөө үргэлжлэлийн шингэн шүү дээ үеийнхэн доторх биш. Үргэлжлийнхаа шингэний энэ төр аваад тэгээд эмчилгээгээ хийвэл илүү үе түнтэй. Тэрнээс ч тэнцээ хоригдлогдсон том шингэнтэй байхад зүгээр ганц тариа хийгээд бол тэр шууд шингэдэд ална болно гэж байхгүй. Ингээд энэ одоо юунуудээ самбараа ингээд хийчихсэн байгаа. Ингээд энийг хараад тайлбарлавал хүмүүс маань аягүй сайхан хүлээж авдаг. За одоо ингээд өвдөгний 4 зэрэг ингээд өөрчлөлт юм байна. Доторх ингээд явчихдаг зэрэг гэж ирлээ. 3 тэр энэ дээр нь явсан байна тий. Одоо ингээд үеийнхэн зай ойртоод ингээд мөгөөрсүүд нь ингээд энэ тэндээ урагдсан юм байдалтай болчихсон байхгүй юу? Эднийг найз нь одоохондоо яаж амжаагүй л байна. Энэ тогтож амжаагүй энэ өрөө ороод удаагүй байгаа гэсэн үг. Удаагүй ер нь бол сая 3 сарын 1-ээс ер нь бол яг 8 руу тараалгаад явжгаад тэгээд манайх эмчгүй нөгөө хагалгаан дээр
байхгүй учраас номероо бас түр хаалгах чадлаа. Одоо 4 сарын 1-ээс яг номероо тараалгаад явна. Чи ч бод өсөөд байгаа юм яагаад вэ? Вэжтэй энэ манай охин эсвэл эсвэл өндөр өсгөж юм өнгөчтэй байж байна. Гэхдээ манай энэ өндөрүүдийн нэг ч чи дээрээс хэдэж ихсдэг байлаа. Нэг жижигээ бит хоёр чинь яг ингэж явдаг байсан шүү дээ. Жижиг навч. Тий, жижигээ чинь заримдаа дээд зогсон, заримдаа доор зогсон. Бит хоёр чинь тэгэл ингэсгээл явж байгаа л. Жижиг гин навч гэдэг нэрээр нь амар өндөр охин. Манай ингээс 3 эмч хасан. Нэг нь манай Урантия. За нэг нь болонгод манай Баатар эмчийн охин Бүжидмаа. Одоо Бүжидмаа бас Хамбаа эмчийн хүү оюун болцтой гэр бүл болоод одоо Америкт нөхөр хүүхдүүдийн хамтаар ажиллаж амьдарч байгаа тий. За Дорж Мигмар маань болонгод Завханд байгаа. Завхны тосон цэнгэл мэргэжлэрээ бас ажиллаа. Уламжлалтын эмч болсон. Уламжлалтын эмч болсон. Цаа чи зүг 50 гэж явж байгаа. Манайгс одоо эмчнэр гарч байгаа бас учиртай тий. Ягаад ангиас эмчнэр гараад байгаа тэр чи. Манайх ч одоо химийн багшийн анги юм чинь. Одоо тэгээд манай урнаагч чинь мундаг багш. Урнаагчийнхаа шавгээл химийн урнагийн шав химийн урнаа гэж явсаар байгаа. Тэгээд эмч болчихсон. Ер нь багасаа эмч болно гэж 8 дараа ингээд химийн багшийн сонгонд ороод тэгэл багшигаа дагаж явсаар байгаа л хим багш болсон. Товтон олимпиадд орж ирсэн манай уран дээр бол олимпиад дээр маш сайн ордог. Тэгээд ер нь бас тэр юугаараа бас их бусад хичээлүүдээс их чөлөөлөгдөн. Тэр үе чинь аягүй гоё чөлөөлчдөг байлаа шүү дээ. Нэг тэмцээнд орно гэж хагас чөлөөс хойш ингээд явчихдаг. Яг бас хичээлч нэг тийм муу байгаагүй л дээ. Тэгээд нэг бие аваад ямар ч лсэн тэгээд мөрөх юм хийгээл явчихдаг. Тэгээ хиймдээ гайгүй байсан болохоор багш нар ч гэсэндээ явчихад тэгэл нэг айхтар ярихгүйгээр явчихдаг байсан. Тэгээд явчихсан багштай болоо маш их баярлдаг. Тэгээ найз нэрээ яасан штэ. Энэ өрөөгөө тогтчуулахдаа анх ингээд тоосон өрөө. Тэгээд эмнэлгийн чинь бүх юмыг тогтчуулж өгч чадахгүй. Тэгээ ангийнхаа хандсан. Одоо тэгээд солонгоо Саранзай энэ чинь надад туслаад ингээд ширээн сандал энтрийг надад авч өгсөн шүү дээ. Айгу хөөрхөн энэ энтрийг авч өгсөн. Тэгээ би маш баяр. Өөрөө бус яг ингээд айгу юм авсан л да. Тэгсэн ч гэсэн нөгөө найзууд би зүгт болгоныг даахгүй шүү дээ. Эмнэлэг болгоныг бас дааж чадахгүй байгаа. Тэгээд ингээд найзуудтай хандаад айгу гоё юм авч өгсөн. Тэгээд тий маш их баярлалаа ангийнхаа. Ийм л хамт олно шүү дээ. Манайхан ч айгу мундагч нэг нэгэндээ туслахтаа айгу баяртай тусалж байгаа байхгүй юу. Тэгээ найз нь чам тийм аваад өгчий гэл. Тэгээд тэр ингээ удаас захиж аваад явсан. Ангийн найзгаа ирнгээд өнөөдөр айгу гоё л үсэнсээ боогоод хатагаалуудаа өмсөөл явсан чи манай эд гайхаад байна. Та чи өнөөдөр яагаад нэг үсээ нэг гоё байна. Үгүй цаан чи эмчнэрийн баяр болж байна. Хоёрдугаар ангийн хүүхэд ирэх гэж байна. Би бас гайгүй харагчмаа л байна шүү дээ. Тэгээ болтонд явах ч юм уу гэх нэ. За болцноо болцсон гэлээ. Одоо тэгээ найзтайгаа уулзах чинь болцол гэж хэлээ да тийм ээ. Найз нь тэгээд ер нь ангийнхнаараа найз нөхдүүдээр ер нь явж байгаа. Нөгөөжүүдээрээ ч явна. Тэгээд орон ирсэн дээрээ өнөөдөр чинь эмчнэрийн баярын өдөр болж байна тий. Манай ангиас гарсандаа нутагтаа ажиллаж байгаа эмч яхааргүй чи яваач гэсэн ирэх хэвээр. Учраас найз нь ингээд хүрээд ирж байгаа. Ирээд бас сайхан дуулгах юмнууд зөндөө байсан юм шиг байна. Одоо тэгээд шинэ юм хийж байгаа болохоор бас сонингоо ингээд хүмүүс хүрэх гээл. Ирэх гэж айгүй баярлалаа. Ирсэн баярлалаа. За тэгээд найзтай сайн сайхныг хүсье. Найзтайгаа уулзах сайхан байлаа. Өндөр охины энэ дээр болчихлоо. Манай ингээ хамгийн өндөр охин тэгээд юм ч бас найзтай ажиллаар аялах сайхан байна. Тэгээд хийж байгаа ажлыг хараад бас гоё урамтай байна. Тэгээд найзтай хамгийн сайн сайхныг хүсье найз. За баярлалаа. За баяртай. За баяртай. Bogios is Mongolia.